Манай улс үндсэн хуульдаа сонгуул гэдгийг Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ гэж тодорхойлжээ. Тэгэхээр сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг бол сонгох эрхээ эдлэх, цаашлаад төрийн эрхийг барих эрхээ хэрэгжүүлж буй ардчлалын хамгийн том үйл хэрэг юм. Ээлжид сонгуулийн жилд ялангуяа сонгуулийн сурталчилгаа, санал хураалтын өдөр бэлэн мөнгө, эд бараа тараах хэлбэр, сонгогчдын саналыг худалдан авах, альва үйлдэлүүд нь хууль бус бөгөөд авилгын шинжтэй байдаг. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, альва үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хоригложээ. Мөн сонгогч аль нэг нэр дэвшигч, нам, эвслийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглодог. Хуульд заасан хориглох үйлдэл, үйл ажиллагаа гарсан тохиолдолд сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Ингэснээр хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гин буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй. Би нөлөөнд автдаггүй хариуцлагатай сонгогч.